Сайн бацхан өрх мөсгчтэй MRV спорт сувг үзүүлж байна. Манай сувг спортын уралдаан тэмцээнүүдийг сар бүхэн 14 хоног тутамд томоохон уралдаан тэмцээнүүдийг нэгтгэн мэргэжлийн хүмүүсийн тайлбартайгаар тухайн тэмцээний үед болсон онцлог үйл явдлууд, тухайн тэмцээний онцлог, барилдаан, уралдаан тэмцээнүүдийн шилдэг үзүүлбэрүүдийг үзэгч та бүхэндээ тоомлон мэргэжлийн хүмүүсийн тайлбартайгаар хүргэж байх юм. Энэ удаа бид үзэгч та бүхэндээ төдийлөн дэлгэснээ харагдаад байдгүй. Дэлгэцийн цаанаас Монгол хоккейн барилдааныг үзэгч олонтон уран яруу сайхан тайлбарлан хүргэдэг энэ цагийн хоёр сайхан шилдэг тайлбарлагчаа урьж ирүүлээд байна. Монголын үндэсний хоккейн холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга бүхийн тайлбарлагч Бөксүдлаас Цогтбаатар, бүхийн тайлбарлагч Батнасан нар уралдсан ирээд байна. Тэгэхээр энэ жилийн үндэсний их баяр наадмын 5-ын даваа буюу цолтны даваанаас эхлэн энэ барилдаануудыг хоёр тайлбарлагчтайгаа мэргэжлийн хүмүүстэйгээ үзэгч олонтойгоо хамт задлан тайлбарлая. Өнөө жилийн баяр наадмын 5-ын даваа бол их онцлогтой. 5-ын даваанд одоо улсын цолгоо 8 бүх 4 давж 5-ын даваанд гарч ирсэн. Жил болгон улсын цолгоо 5-ын даваанд гарч барилддаг. Тэгээд тэндээс бол бүгдөө ийм цолон дөрөв тохиолдол бол ер нь сүүлийн хэдэн жил байхгүй. Ийм одоо ховор наадам. За тэгээд 5-ын даваагаа сөхөр авраг амсаа. Сөхөр авраг бол одоо нутгийн дуудар аймгийн зан давуу гочрыг залууг авч одоо начин давуучрын давж начин болсон. Тэр давуучр бол одоо Аранга аймгийн Батсанган сумын бүх наадмын бэлтгэл дээр байж ирсэн Аранга бүх хөтөлбөрийн дасгалжуулж аригчаагаар ажилладаг. Тэгээ аригчаагаар бол одоо чинь жил Арангад очиж барилдаа. Арангад очиж сайн барилдаад одоо арслан болоод ирэл гэсэн тийм үүрэг даалгавар өгсөн юм шиг байгаа юм. Тэгтэл одоо давуучр болохоор өөрөө би улсын наадамд барилдчих юм. Гэтэл улсын наадамд барилдсан. Тэгээ одоо төрийн наадамд барилдаад одоо дөрөв давчдаг. За аймгийн зам даваг өчрөд архан авраг өсгөөгийн сүнхт норж мөрдөөр тань дадлаа. Аранга аймгийн Батсанган сумын Гарията Сэвсэд гүшний 150 дугаар ангилал спорт ороо бүгдийг хэмнэлжээний бүх аймгийн зам жаргал сайхны даваг өчрөд архан авраг өсгөөөрөө тав давж Монгол улсын начин цолны боловсролыг хангалтаа. Өсгөөөр аврагт бол одоо бас давчхаар ам бол байж л тааран тэр дотор бас нэг энийг аваад барилдчихвол биес барилдааны арга туршлагаар эцснийхээ давуу талаар давчий гэсэн бодлоо тэр хүндээс байгаад байх л да. Яаж болохгүй одоо нутгийн одоо өөрийнх нь шав нутгийн дөрөв давчхаар одоо 5-ын даваанд авсан. Энийг бол одоо бас найраа гэж одоо энэ бол найраа биш нөгөө Монгол улсын одоо уламжлалаар нутгийн одоо ирээдүйдээ бүхийг цолны босог алах уул дунаанаас гарах энэ бол одоо сөхөр аврагтай бол яалтчгүй толж дээ. Ер нь Монгол хоккейн улсын цолд нэгнэд багтна гэдэг бол бүх болгонд бас олддог тавилан биш. Тэгэхээр одоо тухайн хүний төөрөг тавилан одоо монголчуудын ирдгээр бол амны гიშг гэж нэг юм байна да. Тийм ээ. Тэгэхээр энэ даваг очир бол Монгол улсын начин болоход товтой хүн байжээ гэдэг нь бол энэ жилийн наадмаас удаа харагдлаа шүү дээ. Өөрөө бол даруу төлөв нягт барилдаантай одоо ийм сайхан залуу байгаа. Тэгээд энэ жил одоо аймгийн заан цолноос шууд улсын начин боллоо доо. За дараагийн ам бол одоо Эрхэн баяр авраг авсан. Эрхэн баяр авраг бол ад сэргэл арслан авсан. Энэ хоёр бол одоо хоёулаа их багаасаа барилдцгаас нэг нь биеийн тэмрийн дээд сургууль, нэг нь их шивийн дээд сургуульд өгсөн. Үеийнгийн хоёулаа Чацуу 1978 онд орсон. Өнөө жил одоо хоёулаа 39 настай ийм хоёр авраг арслан хоёр. Тэгээ мэдээж хэрэг Эрхэн баяр авраг бол одоо үеийнгийн хоёр болохоор одоо бас олон жил барилдсан болохоор бас ад сэргэлийг авъя л гэж шийдсэн байх. Тэгээд одоо ад сэргэлийг амлаж аваад авсан. Санжаадан бавраг Ганжид хоёрын барилдааныг бол одоо та бид бол одоо их энэ зуны наадмын одоо гол сенсац гэхүүдэд одоо тийм байсан. Дүүлэн гэхүү энэ хоёр бол одоо ингээд барилдсан. За зүүн золгоо давхар шуудагдана. Шуудагны барьцыг бариулаагүй байна да Ганжид Арслангийн. За Ганжид Арслан давхар шуудагны барьцыг өртсөн. За шгадуулаа. Шадмортлоо. За дамжаад ардмаас сөрөө тавирлаа, мушиглаа. За мордсон дагуулаа хөмөрлөө. Өртөшөрлөө. За санжаадан бөөрөнд орморчуя. Цаатлын усуд үсрээд усууд өрхийн цаатлаас л тодорхой алдсан да. Гэхдээ нэгэнт одоо дүрм ёсоор тухайн үед одоо томилогдсон үндэсний хоёр наадмын салбар хоороноос томилогдсон шүүгчид шийдвэр гаргасан учраас бид л энэ одоо юм одоо үлдээх тийм л одоо эсвэл байж болохгүй. Ганжад өөрөө бол сайн бүх үгүй сайн бүх. Сумын зан султан залуу хөгчүүдийн барилдаанд л одоо тухайн жилүүддээ бол хамгийн одоо сайн барилдаж байсан заанууд нэг шүү дээ. Дараа нь тэгээд аймгийн Арслан цолонд хүрсэн. За энэ жил бол ингээд 5-ын даваа Санжаадан баврах
амлж аваад ингээд барилдлаа. Гэхдээ аврахтаа бол одоо бүх юмаа дайчилж барилдсан ойлгомжтой. За дараагийн барилдаа. Мөнгө товрого улсын зам Баасан дэржиг амлсан. За дуудуулаад гойдлаа. За гойдж байгаа дөөрөнд орно очих юм да. Бас л одоо Баасан дэржиг авчна гэж одоо хүмүүс нэг бодоогүй л байх. Одоо Баасан дэр зааны шавь тэр Дармаагийн Тамир гэж аймгийн ярьсан дөрвд авчаад байдаг. Одоо хүмүүс бол бодохдоо бол Баасан дэрж бол шавьгаа авч л одоо начин болох бол удаа л гэсэн тийм таамаг байсан. Гэвч одоо авраг бол одоо ярьж байсан л дээрээс бол. Тэгээд гэтэл бол авраг бол одоо нэг Баасан дэр зааныг амлсан. Авраг зан хоёрын барилдаан бол сайхан болсон. За Баасан дэрж өөрөө барилдаж яхад нь өөрийнх нь шавь Тамир одоо улсын арслан бүрэн төгсгийг даваад Монгол улсын начин цолны болцол хангангууд одоо хин ч өөрөө их баярлчлаа шүү дээ Баасан дэрж чинь. Өөрөө одоо ингэж гармаараа өргөжгүйгээд алга ташаад ингээд харагдж ирсэн тий барилж байгаа. Тэгээд тэр нь бол барилдаанд нь сайнаарч нөлөөлж болно, муугаарч нөлөөлж болно шүү дээ. Тэгээ ер нь бол өөрийнх нь шийдсэн хийсэн. Тэгээ өөрөө жаахан одоо буруу яг эцсийн төгсгөлийн буруу ижлээл гэж би бол харсан л та. Тэр чигээрэн одоо давуулж гуйдаа дөрвөн хөллүүлсэн хүн чинь тэр барьцаан тавилгүйгээр дахиж давуулж гуйдах гэжээж буруудаад унлаа л да. Дараагийн барилдаан бол одоо бүрэн төгс Тамир хоёр бол одоо ийм барилдаан болсон тийм. Одоо Тамир бол одоо үнэхээр сайн барилдсан. Энэ жилийн бол начингууд дотроос бол ус гайхамшигтай сайхан олон сайн бөхчүүдийг дараалуулан хайж одоо Монгол улсын начин цолыг үрдсэн. За зүүн золгоо дан шуудагдсан барьцтай болсон. Мордлоо. За мордолт нөмрлөө. Шигаад явлаа. За аймгийн арслан Тамир сайхан тогтсон хавирлаа. За сугамдан сэлжээ тонгодод явсан. За улсын орцог жаргал өөрнөлөө. За тэнцвэртэй да. За аймгийн арслан Дармаагийн Тамир улсын арслан мөрөн төгсөөр тав давж Монгол улсын начин цолны улсыг хангалаа. Наадмын дараа бол одоо Тамираараа начин болсон Тамир начин гэж одоо гарсан шүү дээ. Тэгэхээр оюун бол дарсан хангаа аймгийн арслан хангааг амлсан. Оюун бол дарсан бол одоо өнөө жил 24 хүн настай. Төрийн наадамд 20 насндаа харцах 22 насндаа төрүүлсэн эд сайн барилдаж байгаа юм. Арслан одоо 5-ын давнд бол аймгийн арслан хангааг амлаж барилдаад бол одоо барилдалгүй илүүсэл дахимаа өгсөн. Энийг бол одоо тухайн үед бол үзэгчид бүхний хорхойтнууд бол одоо янз янзаар өөр өөрөөр л тайлбарлаж байсан. Одоо тухайн үед бол одоо оюун бол дарсан бол одоо шин шилдэг сайн арсланг бол шилж угаал амлаад барилдахын байр гэж бид бүхэн харж байсан. Тэгээд талбайдууд илүүсэл тайлаад өгсөн. Тэгээд одоо оюун бол дарсан цаашаа барилдах ийм бол сэтгэл зүйн бэлтгэл ус дутуу байсан юм бол удаа л гэж бид нар ойлгосон. Сүмпрүүд гарсланг бол бас л энэ жил одоо бас бүхий орхойтнууд хил дээшээ барилдана гэж харж байсан. Ер нь баг үзүүр төрөнд үлдэх болов үзүүр төрөнд үлдээ төрүүлчих болов гэж харж байсан хүмүүс их байсан. Тэгээд орон нугай аймгийн улсын харцах цацавшир харцахыг амлаж яваад одоо 5-ын даваан тавж барилдаад нэлээд удаан барилдаж цацавшир харцаагаа давснаар одоо барилдаан өндөрлсөн. За ашигт одоо мордлоо. Мордоо барьлаа давлаа. Битгээд байсан юм а. Орон нугай аймгийн Эрдэнэ сумын Хариат Орон нугай аймгийн цагдаагийн газар хангуул дүргэн цагдаагийн 2 дугаар эцсийн бүх Монгол улсын арцаг алтан багны засваршир улсын арслан бүрэг дагаар 5 давж шүгэрлөө. Ганбаатар гардын тухайд бол яг л өсгөө аврах шиг л одоо тийм хөл юу таарсал да. Говьлтай аймгийн Чандамал сумын Хишиг Баатар гэж одоо цэргийн арслан цалтай зөвлөв. 2017 оны бүх цэргийн баяр наадам улсын наадмаас өмнөх сар гарийнхны өмнө л одоо болсон. Тэр барилдаан тэр Хишиг Баатар сайхан барилдад төрүүлж цолоон батгаж хурц арслан болсон. Говьлтай аймгийн Чандамал сумын Хариат хантай ширүү хиндвжээ хэлжмийн Тамир спортын ороо электрикон компани бүх аймгийн гурц арслан болгоны Хишиг Баатар нутгийн ах улсын гард Ганбаатараа тав давж Монгол улсын начин цолны болцлыг хангалаа. Гончигдон бардыгаа бол одоо бас шүгэн нэрмөхийн нэгэнд л одоо зогсож байгаа л стайл гэж одоо бүхэн орхотод үзсэн. Тэгээд Батчлуу начин аралтай начин Батчлуу начин босноос хойш начин цолоо баталж арай амжаагүй байсан баг тийм ээ. Тэгэхээр энэ жил ийм л ам авсан байна. Тэр гончигдон бардын хувьд олон бөхөөс ам авсан. Тэгээд олон бөхөөс ам авсан бас доотлолт 8 аймгийн золтой бөхчүүд ус нэлээд байсан. Мордлоо. За дагуу хөмөрлөө. За давлаа. Төв аймгийн баян дэлгэр сумын Хариат Дүнжин гараа бүх хиндвжээ багнаар үлсээд компани бүх улсын начин Жулуунбаатарын Батчлуун улсын гард гончигдон бар тав давж Монгол улсын начин цолон батллаа. Яг бид нар хөндлөнгөөс харахтаа бол одоо бас гончигдон бас арай амаан буруу авчуу да гэж бодогдох үе ус байдгийг. Гэхдээ тэр хүн бол өөрөө мэдээж давн болно гэж л авсан байх л да. Батчлуун начин бол өөрөө их сайн начин шүү дээ. Өөр нь аралтай, барьтай бас урд өмнө таарад бас Монгол өх өргөнд бас том барилдаан дээр гончигдон багрыг бас ижил байсан. Тийм начин. За дараагийн барилдаа. Улсын гард Батэрд нь Саранга аймгийн арслан Баатарчиг амлсан.
Тэгээ улсын гард Батэрд нь бол бас бэртэл гэмтлээс болоод бас сүүлийн хэдэн жил бас барилдааны амжилтанд жоохон сөргөөр нөлөөлсөн. Зааланхны барилдаанд бас жоохон өвдөрхөн барилдсан. Бадар Чанга хоёр бол одоо энэ жилийн улсын цолоо хөгжүүдийн хамгийн түрүүнд 1-2 номерт бичигдэж байсан хоёр багш шүү дээ. Аранга аймгийн Цэнхэр сумын харьяат хэлчимийн навир спортын хороо эрэлт нимгис компани бүх аймгийн арслан Мягмарын Бадарч Монгол улсын гард Батэрднэр тав давж Монгол улсын начин солны болцлыг хангалаа. Содномдорч нь одоо оноо амжилтын харьмаар урт талд авсан царим тогтолч юм болсон. Говьлтаан царим тогтох начин бол одоо бас начин толоор тогтохооргүй сайн бөгш дээр нь цолоо ахиулах цолоон баталчаад байгаа начин. Би Ганбат Арслангаас сонсч байсан. Ер нь төрийн наадам сайн барилдах хөх хөл ер нь 5-7-оос илүү эхлээд ер нь сайн аваад үрэлтчүүл бас их сайхан байдаг гэж. Ер нь бас нэг барилдаанч гараад ирдэг гэж. Тийм учраас би Содномдорчийг бол бас 5-7-онд сайн начин амлж аваад авсан. Тэгээд цаашаа ер нь зам орон шууд утсан болов уу гэж боддог бай. За улсын гарцсан Содномдорч шуудагдаж шахад татаж өвдгөөрөө гашиж хавираад улсын өсгөдөр начин зарим тогтхыг авчаа. Батарш гэдэг. Лаа ачирна чинь болсон. Сайн гэж. Лаа ачирна чинь ч одоо их эвгүй начин шүү дээ. Хүнд бэрдуулдаг. Хүмүүний хийсэн мэхэн тэгүүлдэцтэй өөрөө их нам дор биетэй тэгээд төгс мөртлөөсөн их сайн барилддаг. Тэгсэн мөртлөө шуудагдаж барилддаг. Шуудагдж барилддаг. Би жижиг биштэй хүмүүс чинь их шуудагдах нь ховор байдаг шүү дээ. Таачруул өөрөө шуудагдаж барилддаг онцлогтой. За дахимтлаа да. За тунзай гэлгүү. Баруун талд дахимдж дайраад улсын гарцаг Батбар шахтавж улсын начин лаа очрууллаа. За улсын гарцаг Өвшин Баяр улсын начин Инх Бат 2 зүүн золгоо дан шуудагны барьснаас барилдаж эхэллээ. Төвшин Баяр авраг бол 5-7 цөв төрхөн бөхөөс ам авсан. Өөртөө нь хар багасаа одоо нэг багшийн шав. Одоо төдийгөөс өдий хүртэл хамт явсан Инх Бат начинтайгаа ойлаа барилдсан. За улсын талд дахин өгчлөө улсын начин Инх Бат. Улсын гарцаг Өвшин Баяр улсын начин Инх Батаар тав давж шүглөө. Өнгөрсөн хавар улсын харцаг оюутнууд бахад тарцгийнхаа төлөвийг хийж Өлгийн хүчин төвчийн дээр очиж өлгийн бөхчүүд одоо сайхан зохион байгуулалтанд орцсон. Тэгээ түрүүчээсээ цолон дүрээд эхэллээ залуучууд маань. За одоо манай Сэрик байна. Тэгэл одоо олон залуучууд нэрлэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ ингээд одоо энэ жил одоо манайхан бол дээр нь цолон тунд өгөж очих байхаа гэж ярьж байсан. Тэгээ Ваалсан гүйцэтгээд ийм бие жижигтэй чадсан ойролцоо бүхтэй бол их сайн барилддаг юм хүн шүү дээ. Хөдөлгөөнтэй, урдтай, мэхэн дандаа давхар ирдэг. Гэхдээ Сэркт бол бас давах боломж бол байсан. Сэрк бол би хэлдэж шүү дээ. Сэрк гэдэг маань бол сэрэг барилдтай үг шүү. Тэгээ үнэхээр юм бол мундаг төвчээртэй, багаасаа барилдсан, барилдааныг айхтар мэдэрдэг. Тэгээ олон төрлийн барилдаанаар барилдсан, барьцаа их мэдэрнэ, барилдаан сайн авдаг. За мордлоо. За аймгийн арслан Сэркийн улсын гарцгаасан бүгээр тав давж Монгол улсын начин солны болцлыг хангалаа. За 7 дахь начин төрлөө. Тэгэхээр Даваабатар харцаг Батэрд нарцгаа гэдэг тухай. Тийм Даваабатар яг 5-7-нд энэ булганы Батэрд нарслан гамлж явлаа. Тэгээ Батэрд нь бол бас өөрөө их бяртай, мундаг одоо суйртай барилддаг. Тэгээ мэхэн одоо шийдэмгий хийж барилддаг юм залуу л да. Тэгээ Даваабатар бол яг бас бэртэл гэмтлийн улмаас бол Монгол өргөн төдийлө олон барилдаагүй. Тэгээд барилдаан бол өөрөө хамгийн том бэлтгэл байдаг гэдгээр авч үзвэл одоо Даваабатрын бэлтгэл болж яхан дутуу байсан байж магадгүй. За Булган аймгийн 3 булаг сумын харьяат алдар спортын хороо зөвсөлтүчний тэг 65 дугаарын гişиг аримын индустриал компани бүх аймгийн Арслан Баталзын Батэрд нь улсын гарцаг Даваабатар тав давж Монгол улсын начин солны болцлыг хангалаа. Тэгэхээр 5-7-ны тунаа сонирхолтой хоёр харцаг тунсан. Энэ тунсан хоёр харцагын хувьд бол өнгөрсөн жил 1024 бүхийн барилдаанд ардын эрсдэл 95 жилийн явар хоёулаа адилхан 6 давсан юм хоёр баг. Одоогоос 20 жилийн өмнө 1997 онд улсын баяр наадмын 5-7-нд хоёр улсын занцалтай бүх тунж байсан. Тэгсэн 20 жилийн дараа хоёр улсын харцаг салтай бүх 5-7 тунж барилдаж байгаа нь сонин тохиолдол л доо. Өврангаан тулгуул бяртай, суур сайтай, ерэн сайн бүх болно гэж одоо бүхийн мэрэгжилтэнгүүд их үнэлж дүгндэг. Жаргал хоёрын хувьд бол одоо бас бүхийн удамтай, дээр нь бас мундаг сайхан арал жацтай, бэлтгэл сургуультаа бас нэлээд сайн чамбай хийдэг их хөдөлмөр залуу гэж би сонсч байсан. За сугамбан сэжээ тонгодод явсан. За улсын гарцаг жаргал хоёр. За тэнцвэртэй. Улсын гарцаг жаргал хоёр шууд аралдаж мордоод улсын гарцаг хам тулгаар тавдууллаа. 6-гийн даваа. Тэгээд аваргууд маань амалцгаасан. 6-гийн даваа бол одоо хүмүүсийн хамгийн хүсэл эрмэлзэлтэй даваа гэж би боддог. Начин болцсон залуучууд гараад ирсэн биений бэргээ арилдсан. Одоо тэгэл давах юм бол харцаг болно.
сол ирмэд дэшээ хуучин бол одоо намлаад цолтой үлддэг байсан учраас 6-гийн дав хандчихдаг. Тэгээд ерөнхийдөө 6-гийн дав хамгийн сонирхолтой даваа гэж хүртэл яригддаг байсан үе бий л дээ. Эрхэн баяр аврагуул дээр шинээр начин болсон аймгийн зан давуу гочрыг 6-гийн даваад авж одоо олон жил барилдсан хашир дуршлагтай бяртай бохчроос л давуу гочрыг л өвдөгшрөөд болсон. Мөнхөд тавраг тэр болгоны бат хэрднийг авж одоо сэтгэлийн хөөрлөн дарагдаагүй үед нь бол барай зарим дээр суугаач хутгаад авсан баха. Тэгээ хутгаад авчиж байсан. Ингээл бол одоо хоёр авраг үлдчихэж байгаа юм байна. Тэгэл тэрнээс доош бол дандаа улсын харцаг золтой өгчүүд 6-гийн даваанд барилдсан л да. За содном дөрөв өгөх маань одоо. Тэгээ содномд орж бол ингээд 6-гийн даваанд ганжадыг амлаад бас л одоо тийм нөгөө маргасан одоо барилдаа юу яасан учраас бол ганжад бол нэг сайн төвлөрж өгөөг баг. Тэрийг бол айхтар бас мэдэрч гарангуутаа хамгийн дөрөнд бараг содномд орж давсан шүү. За улсын харцаг содномд орж аймгийн солон ганжадаар сургаад авч харцаг солон дөрөвт удаа гамбатлаа. Батарших одоо харцаг байсан харцаг бол одоо 6-гийн даванд Хишиг Баатар начин амлсан. Хишиг Баатар начин бол ер нь төрийн наадмын даванд бол маш хялбархан даваагаар давсан л да. За Хишиг Баатар бол ер нь хурдан шуурхай барилдаантай өөрийн барьцсан олж авах юм бол ер нь юу ч ирж мэдэн тэгээ тэр нь өөрийг унгачч мэдэн дээ. Хишиг Баатар начин өөрийн 3-ын даванд тэр гамбалдын баасан дорж начин барьцгүй болсроо давсан. Давсраад авахтан би тэгж яг тайлбарж явах юм бол өстой төрийн наадамд бол ховорхон олдох даваагаар давлаа гэж. Ямагт биендээ хөргөлгөө барьцгүй болсроо давсан. Тэгээд дараагийн тэр 6-гийн даванд бол харин гард батаршихад болоод ганцхан Синжигний барьц олж аваад тэгэл өөрийнхөө шийдсэн юмыг хийн л гэж бодож гарч ирсэн юм байл л да. Ер нь шиг барилдаанаас нь харагдсан. Тэгэд нөгөө синжиг барьж авангуут нь синжиг ганц халуулаад ингээ шилэн дээр нь дартлал дараад ясч өөрөө хүчиндээ хурдандаа өөрөө өвдөлчихгүй юу. Тийм. Тэгээд үнэхээр барилдаан гаргаж чадаагүй юмс л да гэж байна. За дараагийн барилдаа. Төвшин баяр авраг. Төвшин баяр авраг бол одоо цацавшир харцагтай 6-гийн даванд барилдсан. Цацавшир харцаг төвшин баярыг бол одоо 6-гийн даванд амлсан. Төвшин баяр авраг бол солгоо хонгодоод биенээсээ өндийг биентэй завьург хөнгөн давсан. Ер нь их тийм удаанч барилдаагүй гарч чод ер нь барилдаж байгаа солгоо хонгон суусан. Тэгээс баруун талтай хүнийг солгоо зүүн талд Монгол хорвоос хэцүү байдаг байх тийм ээ. Тэглүү яг талдаа арахгүй. Талдаа арахгүй тэгээд хонгодоод биенээс өнд эцэж гарч давсан. За Жаргал баяр шинээр начин болсон Дармаагийн Тамиртай барилдсан. Энэ хоёр бол нэлээд хүчтэй шуудганы барьцнаас Жаргал баярын татаад авсан. Төв аймгийн Батчулуун Харангаан Бадарч хоёр бол одоо 6-гийн даваанд тунсан. Нэг нь начин болчихсон. Нэг нь начин солон Баталсан. Ийм хоёр их одоо барилдсан. Харцаг болох гэж байгаа. Наадамч бол ихэнх нь бол бараг Батчулууныг гавч холуул гэж харж байна. Одоо энэ бол бас өөрт нь олдож байгаа. Хайцсангуу одоо бас нас бол Бадарчаас олаах тий харьцуулах. Тэгээд бас нэг Батчулууны нэг харцаг золонд хүрчээсэ гэж бол харж байсан баг. Ялангуяа одоо Сүхбат тавраг найран дээр нэрээд хэлжсэн л та. За бүх юмд ажиллаж барилдаад энэ бол цолонд хүрэх ёстой. Батчулуунд их гордож байсан. Тэгээд дараа нь бол яалаа гэлээ нэг шүрмс хүмүүс татсан гэлөө нэг үйл ялах шалтгаан хэлжсэн гээд инээжсэн. Саранга аймгийн Цэнхэр сумын Харьяат Алдрабын нэмэр спортын ороо эрэлтийн бис компани бүх аймгийн арслан Мягмарын Бадарч улсын начин Батчулуунаар сургаад авч Монгол улсын харцаг сулны улсыг хангалаа. Өөрийнхөө барьсан түрээ төвчээртэйхэн барилдаад шуудагдсан болвол магадгүй бол Батчулуунд илүү бололцоо байсан байж магадгүй. Гэхдээ Бадарч бол өөрөө одоо их зоригтой. Ер нь тийм одоо сэтгэл зүйн өндөртэй ийм барилддаг өгчтэй. Тэгээд нэг онгогноод ирэх юм бол ер нь тэгээд хинтрээч сайхан барилдана. Тэгээд тэрүүгээрээ л одоо тэр начин болсон зоригоороо сайхан барилдаж даваад өөрөө одоо харцаг золон шууд хүрлээ дээ. Маш сэтгэж барилддаг. Барилдааны өндөр мэдрэмжтэй багаасаа барилдсан онцгой байдлын ерөнхий газар одоо сүлд спортын орооны бүхэн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аймгийн арслан Зэдэн ишийн шир богшин одоо унгын шав хүчүүдийн тэнцэр болгоход нөвчлээ. За ингээд аймгийн арслан Ханга аймгийн арслан Сэркэр зургаад авч шууд Монгол улсын харцаг сулны болцыг хангалаа. За их үзэгчтэй Монгол Үндэсний олон нийтийн телевизийн MNB спорт сувг бүхэн тайлбарлагчтайгаа хамтран энэ жилийн төрийн их баяр наадмын 5-6-гийн давааны барилдаануудыг задлан үзэгч та бүхэндээ хүргэлээ. Бид дараагийнхаа дугаараар 7-8-ын даваа төрийн үзүүрийн барилдаанаа бас үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ ийхүү тайлбарлан харилцан ярилцаж хүргэх болно.